үлдсэн төлөв бий болохоор одоо бусад орон талаас ирж байгаа одоо нөхөж гэсэн дээгүүр төөрөд үүсэн бүрэн боломжтой гэдэг юм мэдээ. Мөн одоо цонхон талын хэсгүүд дээр нь болохоор өнгөт ийм хавтангуудаар бас чимэглэж өгсөн. 这个营造了这个建筑的一个整体的一个现代化的一个范围。 Ингэснээр бол яг орчин үеийн барилгатай одоо бас нэлээд өөр ингэсэн хэм маягаар бол тохирч байгаа. 在建筑物的这个东侧区域内庭院处设置了个儿童的一个活动中心。 Тэгээ яг энэ зүүн талын дотор талын хэсэгтээ болохоор яг хүүхдэд зориулагдсан тоглоомын талбайг бас хийж өгсөн. 在这一块是我们眼前的区域呢，这是我们以后成型的一个。 Бүрэн дээрээ харагдаж байгаа яг өвчтний клиникийн одоо өрөөнд нь одоо энэ хэсэгтээ байрлах юм байгаа. 比如这一块区域。 250 оролтой гэсэн 250 орн ерөнхийдөө бол тэгээд болцлын юм ажиллах юм аа. Одоо яг хэвтэ имжлүүлэх тасаг мандана урагшаа харсан цогтой ийм талууд бол ажилласан байгаа. 保证了这个儿童随时都能活在阳光，能有一个好的一个恢复心态。 Өдрийн туршид нар үзэж хүүхдүүд маань гэсэн сэтгэл санаа сайхан болох гэж өвнөөс одоо наранцтай болов. Шууд шилэн фасадаар ингэ шилжсэн. Тэгээ энэ 16 онд эхэлсэн юм байна. Нийтдээ Монгол улсад 14,000 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байд юм байна. Тэгээ тэрийг одоо анхудагаад ийм төвтэй болж байгаа юм байна л да. Тэгээд энэ төв нь бол цагтаа буюу одоо 19 онд ашиглалтанд 19 оны эхний үйлрэлд ашиглалтанд орно гэж зүгээр 250 хүүхдийн ортой. За мэдээж боловсон хүч нөө багш нар энэ бэлтгэх хүмүүсийн асуудал нэлээд манай талын асуудал байх та. Тэгээд ер нь бол яг хаа зүгээр 35 сая орчим доллараар буцалтууд тусламж юм байна. Ер нь ийм асуудлууд бол бид нар өөрсдөө арчаатай бол өөрсдөө шийдчих ёстой байхгүй юу гэвэл тэгэл яг ирж үзсэн энэ уулзалтуудаар энэ хөгжлийн бэрхшээлтэй хэрэгэд хүүхдүүдийн асуудал бол бас их тийм нэлээд шүүмжлэгддэг учраас энэ төв бол анхны бөгөөд одоо юм нэлээд тийм төвлөрсөн асуудлууд юм байна. Тэгээд мэдээж замын асуудлыг шийдэх байх энэ орчны ногоон орчин байх юм байна. Тэгээд боловсон хүч гэсэн ийм асуудлууд байх юм байна. Тэгээд цаашдаа бол иймэрхүү асуудлуудаа бол бид нар улс өөрөө шийдээд яваад явах зүгээр байгаа. За баярлалаа. Манай Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр энэхүү одоо ордон сүндэрлж байгаа. За 2018 онд одоо ашиглалтанд оруулахаар бид нэр төлөвлөж байна. За өмнөх улсын их хуралд байхад бид бас энэ барилгын одоо суурийг тавих за мөн энэ дид бүтцтэй холбоотой бүх зардлыг Монголын талын хариуцж байгаа зардлыг бид нар улсын төсөвт одоо суулгаж яг цаг хугацаанд нь хийлгэж бас чадсан байгаа. Тийм учраас Монголын тал бол үүргээ одоо бас биелүүлж байна. За дүүргийн одоо удирдлагын хувьд бид нар бас энэ барилгын нэг өдөр ч гэсэн ямар нэг асуудлаас болж зогсоохгүй төлөө бас байнга холбоотой бол ажилдаг. Газрыг бүрэн чөлөөлсөн. За одоо энд бол ямар нэгэн одоо асуудал байхгүй. Ганцхан энд нэг орц гарцны асуудал вэ. Энийг бид нар бол ойрын үед бол нийслэлд бол тавьж шийдвэрлүүлнэ.